Оройн хүмзэгчтэй мэдээ танилцуулъя. Одоогоос 21 жилийн тэртээ 1992 оны 1-р сарын 13-ны өдөр монголчууд түүхэндээ анх удаа хүний эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан үндсэн хуулиа баталсан тухтэй. Ардчилсан үндсэн хууль баталсны 21 жилийн ог тохиолдуулан Монгол улсын ерөнхий сайд, Улсын их хурлын дарга тэргүүтээ, Улсын их хурлын гишүүд, мөн бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын депутатууд Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Тухайн үед Монгол улсын засаг захиргааны нэгж бүрээс иргэдийн хүсэл тэмүүлэл санаа бодлыг төлөөлөө ирсэн 400 гаруй депутат 76 хоногийн турш хэлэлцэж үндсэн хуулийг баталж байсан юм а. Шинэ үндсэн хуулийн онцлог бол Монголын ард түмэнд өмчийн шинэ хэлбэрийг тогтоож өгсөн. Ингэснээр хамгийн наад захын жишээлхэд хөдөөгийн бидэнд бол малыг малчитан өглөө, сая газрын асуудлыг үхэлтэн шийдлээ. Хүний эрх чөлөөг дээдэлж хүний эрх чөлөө хангагдсан учраас Монголын ард түмэн бол өнөөдөр ямар ч нөхцөл хурал цуглаан хийх, сонгогдох, сагсаа цуглаан бүх юмд эрх нээгдсэн. Нийт ард түмэн дэлхийн нийтийн жишг төрсөн хуучин зан заншил одоогийнх ирээдүйг харсан ийм чухал үндсэн хууль болсоо гэж ингэж боддог. Шинэ үндсэн хуулиар Монгол улсын иргэн бүр хүний эрх чөлөөг дээдэлсэн нийгэмд амьдрах эрхийг нь тунхаглаж өгснийг энэ өдөр онцолж байсан юм а. Үүний зэрэгцээ иргэн бүр өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх эрхийг нь нээж өгсөн байдаг. Ингэснээр Монгол улсын түүхэнд 70 гаруй жил хаалттай байсан хүний эрх чөлөө нээгджээ. Түүний захиргаалт байж юу яадаг нөгөө малын тоож 75-аас илүү гарахгүй. 75-аас илүү гарахгүй. Юу сүүний норм, махны норм гэл ноос ноолрын нормс одоо бол бүр эрэхтэй дуртай жанжид тусдаа үйлдвэртэй өчж өгдөг тийм л хэлсэн. Шинэ цагийн үндсэн хууль Монголын ард түмэнд ардчилгээ чимийг авчирсан нараа нэг талаараа давуу талтай боловч нөгөө ардчил нь эргээд нийгмийг олон хувааснараа өрөөсгөл юм да. Нийт Монгол улсын тусгаар тогтнол ард түмний аж байдлын дэвшилтэнд маш их хүнтэй хувь нэмрээр улсан тэр үеийн тэр 400 гаруй депутатуудад талархаж байна. Орос улстай болж гин хөдөө бол өөрсөн хувийн малтай болж гин газартай болж гин бид шинэ өөр гэсэн өмчтэй болж гин. Ардчилсан үндсэн хуулийг батлахдаа Монголын нийт ард түмний дунд 3 сарын турш хилцүүлж тухайн үеийн хүн амын 75% санал бодлыг сонссон гэдэг. Энэ нь иргэн бүрийн хүсэл тэмүүлэл үндсэн хуулинд биелэлээ олох гол түлхүүр нь болж өгснийг анхны ардчилсан үндсэн хуулийг батлагчид хэлж байна. Гэхдээ хууль бол баталж явах хугацаанд бол олон янз бүрийн санал гарч байсан, эсрэг санал гарч байсан, энэ дээр бол маргалдчих байсан. Гэхдээ бол Монгол хүний уужуу 50 санааны үндсэн дээр бүгд энийг үл зөвшөлтөж сайхан хууль баталсан гэж бодож байна. Монгол улсын нэрийг энэ тухай асуудал, Монгол улсын бэлэг дэмжлэг энэ тухай асуудал, за тэгээд ерөнхийлөгчийн засаглалтай байх юм уу, парламентын засаглалтай байх юм уу? Энэ зангидсан энэ гол концепцийн асуудлууд дээр бол маш ийм олон санал гарч байсан. Мухардалд орж байсан. Энийг бол их 50 замаар зөв аргаар шийдчихсэн гэж бод үздэг. Бүр мэдэхгүй бидний чинь түүхийн чанартай нарийн асуудлуудыг энэ төр бол эрдэмтэн мэрэгд докторууд янз бүрийнхаа хүмүүсүүдийг ачраад ярилцлага хийгээд асуулт тавиад ингээд нэг ойлгож аваад бүгдээрээ хүн болгоныг ойлгож аваад тэрийгэ эргэж шүүгээд эргээ ярихтай зэрэг бол асуудлаас бас гарчихдаг ийм байсал да. Анхны ардчилсан үндсэн хууль батлагдсанаар Монгол хүн бүрийн эрх чөлөө нээгдэж, Монгол улс дэлхийн бусад улс оронтой нийгэм соёл, эдийн засаг, улс төр гээд бүхий салбарт харилцах, хамтран ажиллах үүд хаалган нээгдсэн юм а. Энэ бол шинэ цагийн үндсэн хуулийн Монголын ард түмэнд өгсөн баялаг гэдгийг олон нийт хэлж байна. Нийслэлийн шатрын аврах шалгаруулах тэмцээнийг төрийн ордонд энэ жил анх удаага зохион байгууллаа. Энэ тэмцээн Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсны 21 жилийн зориулж байгаараа онцлог юм а. Улсын их хурлын даргын ивэлдээр зохион байгуулагдсан шатрын тэмцээн нийслэлд төдийгүй орон даяар нэгэн зэрэг явагдсан байна. Нийслэлийн шатрын аврах шалгаруулах тэмцээнд 132 сонирхогч оролцож аваргаа шалгарууллаа. Тоглоод бол нэг 30 жил тоглож байна. Гэхдээ том тэмцээнд бол орж үзээгүй, мастертай бол дийлэхгүй л дээ. Тэгээд дид мастер солтоос доош болохоор ороод энэ тэмцээнд төрүүлсэнд их баяртай. Багтаа тоглож ирсэн.
Миний ах шатар тоглодог байсан. 10 хэдтэй байхад тоглож байсан. Тэгээд ах надад өгсөн. Төв аймагт ард түмний анги дугаар республикаар 19 хүнтэй тоглоод 19-ыг хожоод тэгээд бас улсын 2 дугаар зэрэг аваад тийм л байсан. Тэрнээс хойш өрдөөс тоглоогүй. Энэ одоо болж байгаа тэмцээнд ямар амжилттай амжилтгүй. Ингээд 2 хожиж юм уу мэдхгүй. Энэ жилийн тэмцээнд оролцогчдын хамгийн өндөр настай нь 93 настай Бүжин лам, 92 настай Лоохоц нар байлаа. Тэд 70 гаруй жил шатрын спортоор хичээлж байгаа юм байна. Манай улсын шатарчид олон улсад жансаа дээгүр хичигддэг. Тиймээс энэ спортоор манай улсын олон тамирчид дэлхийд амжилт гарах боломжтой гэж шатар сонирхогчид хэлж байлаа. Нийт орон даяар бол 1200 гаруй тамирчид өрсөлдсөн мэдээлэлтэй байна одоогоор. За одоо яг бүх аймагуд зэрэг дуусч одоо нийслэлс зэрэг дуусч байгаа болохоор зарим аймагуд яг нөгөө төрүүлсэн мэдээллүүд бол ирээгүй байна. Ерөнхийдөө нийслэлийн аврах шалгаруулах тэмцээн амжилттай явж байгаа гэж өндөрлөө. Улсын хурлын даргын санаачлагаар үндсэн хуулийн 21 жилийн ойг тохиолдуулан анх удаага улс орон даяар зохион байгуулагдсан шатрын тэмцээн хойшид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм байна. Мэдээ үргэлжилж байна. Хаягдшил хуунцар сав цуглуулдаг 2 дахь түүхий эдийн засаг улсын хэмжээ нь 200 гаруй байдаг байна. Тэд өөрсдийн цуглуулсан хаягдшилээ хойшид яахаа мэдэхгүй байгаагаа хэлж байна. Сүүлийн 10 гаруй жил 2 дахь түүхий эд цуглуулж байгаа Батбаярын агуулгад 1000 гаруй тонн хаягдшил байна. Тэдгээрийн ихэнх нь үйлдвэрлэгдэхээ болсон арх ундааны шил байдгийн байна. Одоо би нэг жишээ хэлье. Одоо ингээд гуруулан пиав тийм ээ. Энэ 3 өөр компани үйлдвэрлэдэг. Гэтэл энийг хэрэг өөр оронд бол энэ 500 гаруй шил байгаа. Энэ өөр оронд бол тэр үйлдвэрсэн компанийн цаасан дээр логог наадаг. Энэ. Тэгээд энэ цаасан логог арилгасан тохиолдолд дараагийн нөгөө 2 компани аваад хэрэгжиж болно. Энэс үндсэн зорилт 500 гаруй пиавл хадгалах зорилттой сав. Гэтэл Монгол Улсын хууль яадаг вөхтөлөр энэ пиавны шилнүүдээр заавал компани логог тавьж өгөх гэж шаарддаг. Тэгээд одоо энэ дээрс 10 үндэсгээ байж байна. Одоо энэ 10 үндэс апо боргоо хийж болох уу? Болохгүй. За энэ болохоор апугийн шил апугаа тавьчихсан. Энд 10 үндэс пиво хийж болох уу? Болохгүй. Тэгээд яг хөө энэ хоёр үйлдвэр хэрвээ шилний хэрэгцээ байхгүй шинэ шил оруулсан тохиол энэ зохиомлоор шууд хаягд шил бий болгож идэг. Монгол улс шил үйлдвэрлэдэг орон тэгсэн мөртлөө гаднаас оруулж ирж байгаа шилэн дээрээ тухайн үйлдвэрлэгчийн нэрийг хэвлэх хууль хэрэгждэг нь эргээд шилний хаягдал үүсэх гол шалтгаан болж байгааг 2 дахь түүхий цуглуулагчид хэллээ. Мөн хаягдал шилний үн өдөр ирэх тусам буурч байгааг ярьж байна. Одоо яг манайх хөрвүүлчлэл өдөрт 7-8 хүн байдаг л да. Тэгээд өдөрт бол тэд нар чи хөөх юм дундчийнх нь орлого нэг 5-аас 6,000 төгрөгөөс одоо нөгөө шилнийх нь үн буурчихсан болохоор өдөрт хөөх юм тэд ингээл авчраал нөгөө нэг дахин энэ шил чинь нэг өсний нүд бүр ингээд хаягдл болоод байгаа учраас бид нар авахгүй байх чаргагүй авах юг болчихж байгаа. Тэгэл шилнийхээ үнийг буулгаад ингээл авахар чи тэд нар чи нөгөө өдрийнх нь орлого 5-6,000 төгрөг болдог гэсэн бол одоо нэг хүн гихт чи өдөрт нэг 3-4,000 төгрөг л болдог болчихсон байгаа шүү дээ. 30 төгрөг байлаа боргоо энэ төр бол. Тэгэл одоо 10 төгрөг болцсон. За яг өдөржингөө урд нь ингээд явахад нэг хоолныхаа мөнгөийг ерөөсөө чөлөөтэй дагуулаад 50% авчдаг гэсэн. Тэгвэл одоо бол ерөөсөө нэг явж за яах вэ нэг тэр нэг хамгийн хямд үнэтэй хоол ундаар өгч шүү дээ. Нэг 5,000 цаас 6,000-аас урд нэг 10,000 цаас болдог байсан бол одоо чүүчээр нэг өдөржингөө нэг 20 км алхашиж жалга малгаад алхашиж нэг за 5,000 цаас 6,000 цаас нөгөөдгөр нэг ганц л гуур нэг жижиг нэг хайрс тамхи авна. Ардаа та хэдэн хүнийг хийж? Ардаа одоо 3 хүн байна. Тэгээд дөрвөлээ 2 хүүхэд эхнэртэй ингээд авгаа ажилдгүү. Тэгээд нэг иймэрхүү ингээд олчдаг шил байдгүй. Байдгүй яхан ба одоо тэргүй ингээд шил авахгүй байна. Одоо энэ адилхан шүү дээ. Адилхан бор шил. Тэгэл тэгсэн авахгүй шүү дээ үйлдвэр нь. Боргоо гэхлээр ингээд шилнийхээ үзүүн дээр бишдэг. Хөхрөө гэхээс бас ингээд шил дээр бишдэг. Тэгээ тэрийг л болчмоор байгаа байхгүй юу? Урд нь 2 шуудаар шил түүгээд өдрийнхөө хоолыг олчихдаг байсан бол одоо шилний үн унснаас болоод шил түүхэ болсон гэж нэгэн иргэн бидэнд ярьсан юм а. Үйлдвэрлэгчдэд хуучин шилээ дахин ариутгахсанс шин шил худалдаа авсан хямд байдаг бололтой гэж шил цуглуулагчид хэлж байна. Үүнийг өнгөрсөн оноос эхлэн мөрдөгдөж байгаа ус ашиглалтын төлбөр мөнгө нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж болно гэсэн албан бус их сурвалжийн мэдээлж байна. Монголын мэдээ агентлаг хаягдал шилний дахин ашиглалт сэдвийг үргэлжлүүлэн хөндөх болно.
Хамгийн сүүлд хийсэн судалгаанаас харахад улсын хэмжээнд 44 мянга гаруй ажилгүй иргэд байна. Энэ нь өмнөх оныхоос ажилгүй иргэдийн тоо 3 мянгаар нэмэгдсэн тоо үзүүлэлт юм а. Гэхдээ бид энэ удаа иргэд юуны учир ажилгүй байгаа шалтгааны хүндхөөс илүүтэй хүмүүрт хөдөлмөр эрхлэн өөрийнхөө амьдралыг өөдөн татаж орлого олох боломж байгааг дараах сурвалжлагаараа харуулахыг зорилоо. Монголын бурхан шашны төв гандан тэгчлэн хийдэд мөргөл гороо хийх иргэдэд тагтааны хоол будаа зардаг олон иргэд байдгийн нэг нь долгор эмээ. Өдгөө 70 насыг зоглоод байгаа энэ эмээ насаараа малсан. Хэдийгээр сар бүр өндөр насны тэтгэр авдагч хүүхдүүддээ дараа болохгүй тулд будаа зардаг гэж ярьлаа. Аль зүрийн юм хүм бас хүнд чи хэрэгтэй үед. Тэгээ тэрний тулд л одоо энэ будаа зарч будаа зарчаад нэг 7-8 мянган төгрөгөө аваад хараа юу яа. Ингээд замтан талхаа аваад тэгээд махаад сүү аваад тэгээд яг таараад авчихсан. Тэгээ эргээд маргааш энэ будаагаа зарна. Долгор эмээ будаагаа зарахаар өдөр бүр 8 цагт босон гандан дээр ирдэг юм байна. Бөөний дэлгүүрээс уут будаа 350 төгрөгөөр авч 1000 төгрөгөөр зардаг юм байна. Түүний өдрийн ашиг нь 7-8 мянган төгрөг байдаг гэлээ. Өнөөдөр гадаа хасах 18 хэмээх хүүтэн байсан. Монголын бурхан шашны төв гандан тэгчлэн хийдэд долгор эмээ шиг олон хүмүүс будаа зарж байна. Анхаарлаа хандуулж баярлалаа. Дараагийн мэдээ танилцуулъя. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан үндэсний дуу бүжгэрт мэнчүүлгээс нүүдэлчний аялгау тоглолтыг тавьж байна. Энэ тоглолтоороо Монгол орны зан үйл, зан заншлын тухай ойлголтыг хүүхдүүдийг хүрэхээ зорьсон хэмээн зохион байгуулагчид нь ярьж байна. Тоглолтод ховрлож мартагдах төгсөн эзэмчин ардын бүвэн дуу, сэмжин үе зэрэг дууга дуулагдахаас гадна хотгоод ардын сүксээгүүхэн, ордос ардын хун галуу зэрэг дуу дуулагдах юм байна. Мөн хөөми, магтаал, цуур хөгжим, ширэн цагтай хуур зэрэг ховор бүтээлүүдийг нэгтгэн тавьжээ. Цаатны үндэсний бүжиг нэг таалагдсан, хөгжмөн ч гэсэн таалагдсан. Бас тэр чулуун хөгжим байсан. Тэр бол бүр үнэхээр дэлхийд ховор тийм зүйл байсан. Тэр хөгжмийн зэмсгүүд нь үнэхээр дэлхийд ховор зөвхөн Монгол байдаг гэдгээрээ үнэхээр гайхамшигтай хөгжим зэмсгүүд байсан. Хүүхдүүдэд ингээд амар шинэ мэдээлэл өгч байгаа гэж би л бодож байна. Тэгээд хүүхдүүд угаасаа одоо хотод амьдарч байгаад ингээд энэ дөрвөн ханаас илүү харахгүй яг тийм яг ямар язгуур уртлаг тийм хөгжим зэмсэг гэдэг нэгсээ мэддэггүй. Тийм болохоор амар хүүхдүүд маань хэрэгтэй зүйл болсон л гэж бодож байна. Энэ тоглолтын онцлог маань Монгол орны 408 зохист ажиллаж амьдарч байгаа Монгол ард түмнийхээ одоо үндэсний урлагийн онцлог, амьдралын зан заншил янз бүрийн тийм ахуйн онцлогуудыг энэ тоглолтод харуулсан байгаа л да. Тэгээд манай энэ тоглолтын маань үндсэн үн бол 20 мянган төгрөг. Тэгэхдээ хүүхэд залуучуудаа бид нар зориулж 5 мянган төгрөгийн хөнгөлөлтөө үнээр үйлчилж байгаамаа. Тайзны засалтаа Монгол ахыг харуулж гэрийн гадна дотн талын байдал мөн тэмээн тэр бүхэр тэргийг зэргийг дүрсэлсэн нь хүүхдүүдийн анхаарлыг татаж байлаа. Энэ тоглолтоо хөнгөлөлтөө үнээр энэ сарын 21-22-ны өдөр мөн тоглох юм байна. Одоо олон улсад өрнөж байгаа сүүлийн мэдээлэлд анхаарлаа хандуулна. Бээжин хотын орон нутгийн засаг захиргаа агаарын бохирдлын төвшин эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулах хэмжээнд хүрсэн учраас иргэдэд хандан онцын шаардлагагүй орон гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж эхэллээ. Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр агаарын бохирдлын хэмжээ огцом нэмэгдсэн учраас юмс үзэгдлийн үзэгдэх орчин нөхцөл улам бүр суларч байгаа юм а. Бям гарагтал гэхэд агаарын бохирдол хамгийн дээд зэгтээ буюу 6 дугаар ангилалд хамрагдаж байсныг хотын захиргаа мэдээлсэн юм а. Энэ нөхцөл байдал хэдэн өдөр үргэлжлэх хандлагатай байгаа учраас хотын захиргаа сургуулийн захиргаанд хандан гадаад талбайд биеийн тамирын хичээл хийхгүй байх үүргийг өгөөд байна. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн хувьд хэд мэдрэмтгий бүлгийнхэн буюу нярай багчууд ахмад наснуудыг онцын шаардлагагүйд гадагшаа гарахгүй байхыг анхааруулж байна. Одоогийн байдлаар агаарын бохирдлын улмаас хэд хэдэн олон улсын болон орон нутгийн нислэг цуцлагдаж хятадын зүүн бүсийн нутгийг холбосон хурдны зам харилцааг хаагаад байна. Баасан гарагт хятадын Юнан мужийн Жао Жиаго тосгонд газрын хөрс нурснаас шалтгаалan 14 орон сууд сүйдсэн байна. Байгалийн гамшигын улмаас 46 хүн амьнасаа алдаж дарагдсныг гамшигтай тэмцэх ангийн ажилтнууд татан гаргажээ. Амьнасаа алдсан тэдгээр иргэдийн дунд бага насны 19 хүнхэд 60-аас дээш насны 7 иргэний цогц байсан гэж холбогдох байгууллагууд мэдээлж байна. Сүүлийн хэдэн сарын туршид их хэмжээний хурд үндэс бууснаар газрын хөрсний гулгалт үүссэн гэж тус тосгоны орон нутгийн засаг захиргаа
мэдээлж байна. Гэхдээ зарим вебсайт болон бусад мэдээллийг сурвалжаар энд уул уурхайн олборлолт хийж эхэлсэн нь үүнд нөлөөлсөн байж болох талтай гэж мэдээлж байна. Йордан голын баруун эрэгт Израилийн талаас байшин барилга барих төслийг нь эсэргүүцсэн Палестины хэдэн мянган жагсагчдыг нямгаргаас эхлэн тухайн газраас хөөж хүчээр гаргаж эхэлсэн тухай Израилийн цагдаагийн байгууллага мэдээлж байна. Ийнийг хэмээн нэрлэгдээд байгаа энэ газарт Палестины хэдэн зуун жагсагчид ирж Йордан голын баруун эрэгт байшин барилга барих ажиллагааг зогсоохын тулд майхан босгож эхэлсэн юм а. Палестины иргэд энэ нутагт Израилийн тал барилгынхаа төслийг ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн нөхцөлд 1968 оны дайнаас өмнөх хил хязгаарын дагуу газар нутгаа алдна гэсэн байр суурьнаас хандаж хамгаалт хийж байгаа юм а. Гэхдээ Израилийн шүүгт эдгээр майхан хүчээр буулгах тухай шийдвэр гаргасны дагуу цагдаагийн хүчийн өнөөгдлөөс эхлэн албадан хөөх ажиллагааг эхлүүлсэн байна. Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Бямбгарагт энэ газрыг чиглэх замын хөдөлгөөнийг хаах, цэргийн бүсэд онц байдал зарлах тухай шийдвэрийг гаргажээ. Тус улсын засгийн газар E1 хэмээн нэрлэгдээд байгаа газрыг Нэгдсэн үндэсний байгууллага өнгөрсөн 11-р сард тус улсын нутаг дэвсгэр хэмээн зарласан гэсэн мэдээлэл өгч байгаа. Гэхдээ Америк нэгдсэн улс E1 төслийг эрчимтэй эсэргүүцэж байгаагийн дээр Палестины иргэд ирээдүйд тусгаар технологи зарлахад нь энэ нутаг стратегийн чухал бүс нутгийн нэг хэмээн үзэж ийхүү эсэргүүцэж байгаа юм а. Израиль улсад энэ сарын 22-нд хууль тогтоох дээд байгууллагын сонгуул болох учраас энэ сонгуульд одоогийн эрх баригч нам ялалт байгуулах хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлж байгаа гэсэн дүгнэлтийг ажиглагчид өгч байна. Бямбгаргийн орой Египтийн Каир хотноо орших ерөнхийлөгчийн ордны гадаа болсон жагсаал цуглааны үеэр нүрээ халахалж зэвсгэлсэн этгээдүүдэд жагсагчдын эсрэг гал нээсний улмаас цагдаагийн болон хэд хэдэн жагсагчид гэмтэж харагдсан байна. Холбогдох байгууллагаас мэдээлж байгаагаар энэ үеэр 9 цагдаа 6 жагсагч гэмтэж харагджээ. Тус улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси өнгөрсөн сард болсон үндсэн хуулийг батлах хэсэг санал хураалтын үр дүн хүчингү болгох саналыг дэвшүүлсний дараагаар ийм жигсэхтэй юм а. Энэхүү санал асуулгаар нийт иргэдийн 33% нь оролцож шинэ үндсэн 3% дэмжлэгийг авсан ч зарим иргэдийн шаардлагын дагуу үр дүнг нь хүчингү болгох шийдвэрийг ерөнхийлөгч гаргасан. Энэ удаагийн жагсаал цуглааны үеэр олон тооны иргэд ийхүү чухам аль бүлэглэл ямар байгууллагын төлөөлөгчд гал нээсэн нь тодорхойгүй байгаа учраас улс төрийн хямралыг улам бүр хурцдахад хүргэлээ гэж улс төрийн ажиглагчид мэдээлж байна. Одоогоос 1-7 хоногийн өмнө Коста Рикагийн худалдааны төвд нэг эмэгтэйг олон нийтийн газарт хүүхдэрээ өгөхөөр хоололсныг цагдаагийн ажилтнууд хоригдсон нь олон нийтийн дургуутслыг төрүүлж Бямбгарагт 50 гаруй ээжүүд эсэргүүцлийн аян нэгдсэн байна. Линкольны талбайд орших худалдааны төвд тэдгээр ээжүүд нийгмийн сүлжээ сайтыг ашиглан урайлан дуудаж ийхүү нэгджээ. Тус худалдааны төвийн менежментийн албаныхан энэ үйл явдалтай уучлах хүссний дээр төрийн тэргүүн хүртэл олон нийтийн газарт хүүхдийн өгөхөөрөө хооллохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага няраа олон бага насны хүүхдүүдийг эхийн хөх сүүгээр хооллох нь хамгийн тэжээлэг, дархлааг тэтгэдгийг сурталчлан таниулж байгаа энэ цаг үед ээжүүд хүүхдийнхээ эрхийг ийхүү хамгаалж байгаа нь дэлхийн олон нийтийн дэмжлэгийг хүлээж байгаа юм а. Үүнтэй холбогдуулан Коста Рика болон Төв Америкийн бусад улс орнуудад хүүхдийг өгөхөөр тэжээх хуулийг гаргахаар болж байна. Энэ хуульд ажил хөдөлмөр эрхэлж байгаа няраа хүүхдтэй эхчүүдэд хөх өгүүлэх цагийг тусгайлан гаргаж өгөхөөр тусгажээ. Одоо ус цагуур орчтын хүрээлэнгээс ирүүлсэн орой өдрүүдийн цагаагаар мэдээ хүлээн авна уу.
Би та бүхэн орой мэдээг танилцууллаа. Анхаарлаа хандуул хүлээн авч үзсэн та бүхэнд баярлалаа. Баяртай.